Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал суугтаа тавтай морилно. Өнөөдөр бид автоном мэдрэлийн тогтолцоо болон цусны урсгалын тухай Жунтендо их сургуулийн анагаах ухааны профессор Кобаяши Хироюкигийн үзэл баримтлалд тулгуурлан энэхүү дугаараа бэлтгэлээ. Автоном мэдрэлийн тогтолцоог Autonomic Nervous System энгийнээр хэлбэл бидний хүсэл зоригоос үл хамааран биеийг автоматар ажилуулж байдаг дотоод удирдлагын систем гэж хэлж болно. Олон хүн өвчин гэж онцлогдохооргүй ч гэлээ ядарч сулдах, эрч хүчгүй болох, ямар нэг юм хийх сэтэл төрөхгүй байх, толгой хүндэрж өвдөх зэрэг зовирыг мэдэрдэг. Шинжилгээ хийлгэхэд онцгой гажиг илэрхгүй тул наснаас болсон эсвэл стресснээс үүдэлтэй гэж тайлбарлах тохиолдол илбэг байдаг. Гэхдээ Кобаяши профессорын хэлснээр ийм төрлийн зовирын ихэнх нь автоном мэдрэлийн тогтолцоо алдагдаж, улмаар цусны урсгал муудснаас үүдэлтэй байдаг байна. Профессор хэлэхдээ эрүүл мэнд нь биеийн 37 их 80 дэсэд цусыг хангалттай хүргэж чадаж байгаа эсгээс хамаарна гэжээ. Цус нь хүчил төрөгч шимт хичээлийг тээвэрлэж бие дотор үүссэн хорт бодис хаягдлыг зайлуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл цус бол бүх эсийг тэтгэж байдаг амьдралын шугам юм. Хичнээн сайн хоол идэж үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн ч цусны урсгал муу байвал эдгээр нь эсэд хүрч чаддаггүй. Эрүүл мэндийн үндэс суурь нь цусны урсгал гэж хэлж болно. Тэгвэл энэ цусны урсгалыг хэн удирддаг вэ? Хариулт нь автоном мэдрэлийн тогтолцоо юм. Автоном мэдрэл нь зүрхний цохилт, судасны агшилт ба тэлэлт, ходоод гидсний хөдөлгөөн, биеийн халууны зохицуулалт зэрэг бидний ухамсартайгаар хянаж чаддаггүй үйл ажиллагааг удирддаг мэдрэлийн тогтолцоо юм. Автоном мэдрэл нь биеийг идэвхтэй байдалд оруулдаг симпатик мэдрэл болон биеийг амрааж сэргээдэг парасимпатик мэдрэл гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр тэнцвэртэй ажилласнаар судаснууд агшиж тэлэн цус бүх биед жигд тархдаг байна. Гэхдээ өнөөгийн нийгэмд ажлын дарамт, хүмүүс хоорондын харилцааны асуудал, ухаалаг утас болон компьютерийн өндөр хэрэглээ, тогтворгүй амьдралын хэмнэл зэрэгээс шалтгаалan симпатик мэдрэл тавамгайлах хандлагатай болсон. Энэ нь машиныхаа хаазыг байнга гიშгэж байгаатай адил юм. Уг нь парасимпатик мэдрэл нь торомс шиг ажиллаж биеийг амраах ёстой боловч хангалттай ажиллахгүйгээс судас агших, цусны урсгал муудах, дотор эргэтэн болон тарих амарч чаддаггүй. Үүний үр дүнд ядаргаа, толгой эргэх, толгой өвдөх, төвлөрөх чадвар буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Цусны урсгал болон автоном мэдрэлийн харилцааг ойлгоход чухал нэг зүйл бол бидний сэтгэл хөдлөлч автоном мэдрэлд хүчтэй нөлөөлдөг явдал юм. Уур хилэн, айдас, яарах, түгших зэрэг сэтгэл хөдлөл үргэлжлүүл симпатик мэдрэл хит өдөөгдөн судас агшиж цусны урсгал эрс муудана. Өөрөөр хэлбэл сэтгэлийн байдал шууд биеийн цусны эргэлтэд нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс биеийг эрүүл байлгахын зэрэгцээ сэтгэл санааны байдалч маш чухал байх нэ. Тэгвэл автоном мэдрэлийг хэрхэн зохицуулж цусны урсгалаа сайжруулах вэ? Хамгийн чухал нь парасимпатик мэдрэлийг зориудаар идэвхжүүлэх юм. Ингэх нэг арга нь амьсгалах. Автоном мэдрэлийг бид өөрсдийнхөө хүслээр удирдах боломжгүй. Гэхдээ ганцхан онцгой зүйл байдаг нь амьсгал юм. Амьсгал нь ухамсар болон автоном мэдрэлийн аль алинд нь хамаарах цорын ганц үйл ажиллагаа. Гүнзгий амьсгал авч удаанаар амьсгалаа гаргахыг зөвлөдөг. Хамраараа 3 секунд амьсгал авч амаараа 6 секундэд аажмаар гаргана. Ингэж нэгийг харьцах нь 2 хэмнэлээр амьсгалах үед парасимпатик мэдрэл идэвхжиж бие тайвшрах горимд ордог байна. Яарч сандарсан үедээ өөрийн мэдэлгүй амьсгалаа богиносгож бүр барьж орхих нь бий. Ингэснээр бие хүчил төрөгчийн дутагдалд орж симпатик мэдрэл улам давамгайлна. Санаа алдахыг муу зүйл гэж үздэгч үүнийг гүйхэн болсон амьсгалыг дахин гүнзгий болгох байгалийн сэргээх үйлдэл гэж тайлбарладаг. Ухаалгаар амьсгалаа гаргах нь биед одоо тайвширч болно гэсэн дохио өгдөг үйлдэл юм. Унтахаас хэдхэн минутын өмнө амьсгалын дасгал хийхэд л нойрны чанар эрс сайжирдаг байна. Амьсгалахтай адил бас нэг чухал зүйл байдаг. Энэ нь усанд орох юм. Бүлээн усанд аажмаар орох үед парасимпатик мэдрэл давамгайлж судас тэлдэг. Завгийн үед ч хүзүүний ар тал болон өгзөгний дээд хэсэгт байрлах
Сакрум буюу ууцны ясны орчимд шүршүүрийн усыг чиглүүлэхэд автоном мэдрэлд нөлөөлж цусны урсгалыг сайжруулж өгдөг. Эдгээр хэсгүүд нь автоном мэдрэлтэй нэгт холбоотой бүсүүд юм. Мөн унтахын өмнөх дадал зуршил автоном мэдрэлд хүчтэй нөлөөлж өгдөг. Ухаалаг утас компьютерийн дэлгэцнээс ялгардаг цэнхэр гэрэл нь тархийг өдөр болж байна гэж эндүрүүлдэг. Үүний улмаас парасимпатик мэдрэл нь сайн ажиллахгүй болж нойр гүйхэн болдог. Тиймээс унтахаасаа 1 цагийн өмнөөс хүчтэй гэрэл болон өдөөлтөө ус зайлсхийж биеэ амархад бэлтгэх нь чухал юм. Автоном мэдрэлийг зохицуулахад гидсний байдал ч гэсэн чухал. Гидсийг 2 дахь тархи гэж нэрлэдэгч тархинаас ч өмнө бий болдог тул анхны тархич гэж хэлдэг байна. Дархлааны эсийн ихэнх нь гидсэнд төвлөрдөг. Гидсний орчин муудвал бие дотор үүссэн хорт бодисууд цусаар дамжин бүх биед тархаж олон төрлийн зовир үүсгэнэ. Эсэгсэн хүнс, эслэг ихтэй хүнс хэрэглэх, хүйтэн зүйлээс зайлсхийх, хид идэхгүй байх нь гидэс болон автоном мэдрэлийг хамтдаа хамгаална. Хид цадах үед тархины цусны урсгал буурч шийдвэр гаргах болон анхаарал төвлөрөх чадвар мууддаг нь тогтоогдсон байна. Бие махбодод цагийн ген гэж нэрлэгдэх систем байдаг бөгөөд бүх эс өдөр тутмын хэмнэлийг баримталж ажилладаг. Үүнийг асаах хамгийн чухал дохио нь өглөөний цай юм. Сэрснээс хойш удаан хүлээлгүй өглөөний цай ууснаар бие идэвхтэй горимж шилжинэ. Хооллох цагийг аль болох тогтмол байлгах нь ходоод гидсний ачааллыг багасгаж автоном мэдрэлийг тогтворжуулна. Дасгал хөдөлгөөний хувьд ч эрчимтэй бэлтгэлээс илүү цусны урсгалыг сайжруулах хэмжээний зөөлөн хөдөлгөөнийг өдөр бүр хийх нь чухал байна. Кобаяши профессорын хамгийн чухал арга хэмээн онцолдог зүйл бол бүх хөдөлгөөнийг удаанаар хийх явдал юм. Яарах үед хүн амьсгалаа барьж биеэ чангалах хандлагатай болдог. Үүний үр дүнд цусны урсгал алдагдаж автоном мэдрэл тогтворгүй болдог. Алхахдаа, хооллохдоо, бичихдээ, хувцаслахдаа эдгээр энгийн үйлдэлүүдийг санаатаагаар удаан хийхэд амьсгал гүнзгийрч парасимпатик мэдрэл илүү сайн ажилдаг. Цусны урсгал тогтвортой болсноор алдаа багасч шүүн тунгаах чадвар дээшилж улмаар илүү өндөр гүйцэтгэл үзүүлэх боломж бүрдэж өгдөг байна. Сэтгэл хөдлөлийг удирдах нь автоном мэдрэл болон цусны урсгалтай нэгт холбоотой байдаг. Уур хилэн нь симпатик мэдрэлийг огцом идэвхжүүлж судас агшаадаг. Сэтгэл хөдлөлтөө автан уурлахын оронд зоригтой нөгөө хүндээ анхаарал тавьж сануулгах буюу зөвлөх байдлаар хандах нь өөрийн автоном мэдрэлийг хамгаалж буй хэрэг юм. Мөн би одоо сэтгэл зүйн хувьд завгүй байна гэж өөртөө ухаарах төдийд л тарих тайвширч алдаа бага гаргадаг байна. Дүгнвэл автоном мэдрэлийг зохицуулах нь зүгээр л биеийн байдлыг сайжруулах төдий биш, харин амьдралын чанарыг бүхэлдэн дээшлүүлэх үйл явц юм. Цусны урсгалыг сайжруулах нь 37 их 80 дэсэд шимт хижээл хүчил төрөгчийг хүргэхтэй адил. Үүний тулд амьсгалаа зохицуулах, гидсээ хамгаалах, амьдралын хэмнэлээ анхаарах, хөдөлгөөнөө удаашруулах хэрэгтэй. Тусгай төхөөрөмж, үнэтэй эмчилгээ шаардлагагүй. Өнөөдрөөс эхлэн хийж бодлого жижиг дадлууд ирээдүйн эрүүл мэндэд хүргэнэ. Юуны өмнө яг одоо аажмаар амьсгалаа гаргаад үзээрэй. Энэ нь автоном мэдрэлийг зохицуулж, цусны урсгалыг сайжруулж, сэтгэл ба биеийн тайвширлыг сэргээх анхны алхам болно. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.